Бүгдээрээ сайн уу залуусаа. Өнөөдөр та бүхэндээ 2018 онд нээлттэй хийсэн Level Up киног товчлон хүргэж байна. Киноны үйл явдал гол дүр болох Харука Нозаки сургуулийнхаа шүүгээгээ онгойлгож дотор нь шороо цацсан байгаагаар эхэлдэг. Дараа нь царайлаг ухаалаг ангийн найз Мицуру Айба түүнд хандаж хэн нэгнийг хүлээж байгаа эсхийг нь асуулаа. Нозаки тийм гэж хариулахад Айба баяртай гээд явдаг. Ингээд Нозаки гэртээ харж явхад ангийнхан нь түүнийг дээрлэхэж тэд түүний гутлыг шүүгээнээс нь хулгайлж хов шавар дүүрэн нөхрөө шидэж түүнийг шоглов. Нозаки нөхрөө орохдоо шавар дунснаар хамаг юмд бохир боллоо. Охид цүнхнээсээ хог гарган ирж түүн рүү шидэхдээ зэрэгцэн тэр гутлаа аав. Тачбан хажууд хохиндоо Тикогийн зүрх сэтгэлээр тоглосноос нь болоод үүнийг хийж байгаа гэж дурдсан ч Тико үүнийг үгүйсгэж Айбатай ямар ч холбоогүй гэж мэдэгдлээ. Нозаки чимээгүйхэн эд зүйлсээ цуглуулан гэрлүүгээ алхав. Нозаки гэртээ ирэхэд түүний дүү Шуко түүнийг ийм өрөвдөлтэй байдалд байгааг хараад уйлж эхэлдэг. Аав ээж нь ч мөн л уйлж гэр бүлээрээ тэврэлтлээ. Маргааш нь Нозакигийн аав ангийнхныхын дээрлэхэлтийн талаар гомдол гаргахаар сургууль дээр нь очдог. Аав нь хатагтай Минамид бүх зүйлийг хэлдэгч тэр гомдлыг үл тоомсорлож байгаа бололтой. Тэрээр Нозакиг төгсөлтөө дуустал сургуультай ирэхгүй байхыг зөвлөв. Дараа нь Нозакиг ангидаа буцаж ирэхэд 3 охин ширээн дээр нь юм сараачж байлаа. Тэд мөн түүний нүүр рүү модны үртэс цацдаг. Бас болоогүй Нозакигийн аавыг Минамитай уулзчаад буцаж байхад нь ангийнх нь хөвгүнкугаа араас нь өшөглөж шатнаас унгаадаг. Ангид хатагтай Минамиг хичээл зааж байх хооронд Нозакигийн ширээний доор нь хийсэн өгсөн хэрээнээс сандал дээр цус тусаж эхлэв. Куга Минамид хандаж хэрээний талаар хэлсэн ч тэр яриаг нь тоосонгүй. Айба Куга хоёр муудалцаж нүүрээ тулан зогслоо. Энэ зур Тико цаасан дээр ямар нэгэн бичээд урагшаагаа дамжуулснаар Минами ямар нэг байдлаар мэдсэн бололтой. Дараа нь Минами сандарч бөөлчхөөр ангиас гарсны дараа зурагчид түүний байдлыг шоолцгоо. Оройн Нозаки гэртээ ирэхдээ аавыгаа шархацсан байхыг хараад ихэд гайхдаг. Аав нь охиндоо айж имэн төгшүүртэй дээрлэлтээс болж хэцүү байвал сургуультай яваад хэрэггүй гэж хэлдэг. Мөн тэрээр ажлынхаа шаардлагаасаа болоод энд шилжин ирсэн гэр бүлээ хамгаалах үүрэг хариуцлага эцэг хүний хувьд хүлээх үүрэгтэй гэж хэлв. Маргааш өглөө нь Нозаки халуурч ээж нь ирээд зүгээр үү гэж асуугаад түүнийг гэртээ байж амрахыг зөвлөв. Шуко их чигээ гэртээ байгаа гэдгийг сонсоод өрөөнд нь ирж өсөрч дэвцэн бүжиглэж баяртай байлаа. Ингээд сургууль дээрх үйл явдал гарч охид Нозакигийн тухай ярилцаж түүнийг зүгээр эсхийг шалгаж мэдхийн тулд хэн нэгнийг явуулахар шийдэв. Ангийнхаа Руми гэх охиныг Нозакиг гэрээс нь өдөр бүр авч сургууль дээр хамтдаа ирж байхаар сонголоо. Хэрв тэгж чадахгүй бол дараагийнх нь байж байх болно гэж сүрдүүлдэг. Руми Нозакигийн гэрт очиход түүнийг орон дээрээ унтаж байхыг хардаг. Тэр шалан дээр суугаад Нозакиас зүгээр эсхийг нь асуув. Нозаки түүнд сургуулийн төгсөлт болж өнгөрөхөөс нааш сургуультай явахгүй гэж хэлэхэд Руми тэсэлгүй хэрвээ түүнийг сургуультай ирэхгүй бол тэд түүнийг онилж тарчлаана гэдгийг хэлв. Дараа нь Руми түүний хідэн зургийг авч Нозаки дээр очсон гэдгээ нотлох хөгжмийн CD гуйлаа. Маргааш нь Нозаки хичээлтэнд дагуулж ирээгүй болохоор Румиг ангид шүүгэн түүжиж Тико зэрэг охид түүнийг тарчлааж эхэлдэг. Энэ зур Нозаки дүүгийнхээ хамтаар ойн замаар аз жаргалтай зугаалж явахдаа зураг авч буй Айбатай таарлав. Тэднийг хараад баярлаж эгч дүүсийн зургийг авч анх удаа хүний зураг авч байгаа гэдгээ дурдав. Сургууль дээр ангийнхан Румиг дээрлэхэж Тико үсийг нь муухайгаар тайрч болонсголоо. Тико түүнээс Нозакиг үзэн яддаг эсхийг асуухад тэр түүнийг алахыг хүсч байна гэж хариулдаг. Маргааш нь Нозаки Айбагийн авсан зургийг ээждээ үзүүлэхэд маш их таалагдах болно. Айба гэрийнхэн гадаа Нозакиг хүлээж байлаа. Тэр гэрийнхэндээ гарах гэж байгаагаа хэлээд Айбагийн хамтаар цааш явлаа. Хосууд өдөржин голын эрэг хаваар зугаалж, зураг ахуулж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж байв. Гадаа цас орсны дараа хот улам үзэсгэлэнтэй болдог тухай дурдан ярихдаа Айба түүний гарт санамсаргүй хүрдэг. Тэр үүнийхээ төлөө уучлалт гуйсан ч тэр зүгээр дээ гэж хэллээ. Ингээд тэр зориудаар түүний гарт хүрэхэд тэр зүгээр л инээмсэглэн хөөрхөн. Шүн болж тэд гэртээ харьцааж байхдаа сургуулийн дээрлэгчид тэдний хажуугаар өнгөрч Нозакигийн гэр рүү харж байхыг анзаарав. Нозаки холоос гэрийн зүг харахад тэдний байшин шатаж байгааг анзаарчээ.
Тэрээр цугларсан олонний дундуур гэрлүүгээ гүйлээ. Охин шатаж буй байшин руугаа орохыг оролдсон боловч Айба болон бусад хүмүүс түүнийг зогсоов. Тэр айж гэр бүлээ алдсандаа уйллаа. Дараа нь Айба гэрт нь орж охин дүүгийнх нь биеийг гаргаж ирсэн бөгөөд дүү нь маш их түлэгдсэн боловч амьсгаатай байв. Түүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэлээ. Аав ээж хоёр нь байшин дотроо нас барсан бололтой. Дараагийн үзэгдэлд дүү нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд Нозакигийн өвөө түүн дээр иржээ. Тэрээр дүүгийнхээ хэвтэн эмчлүүлж буй эрчимт эмчилгээний тасгийн гадаа бодлогошрон сахиж суун. Тэрээр одоо өвөөгийнхөө гэрт амьдрахаар болжээ. Сургууль дээр дээрлэхүү сурагчид хэн нэг нь биднийг гал гаргасныг мэдвэл гай болно гэж айцгааж байлаа. Ялангуяа хоёр охин хүмүүсийг амьдаар нь шатаасандаа итгэхгүй байгаа тул айж байв. Гэвч тэдний зарим нь охины гэр бүлийг шатаасандаа харамсахгүй байгаа бололтой. Дараагийн үзэгдэлд Тико гэртээ ирэхэд аав нь түүний хэлсэн болгоныг хийж түүний ирээдүйг өөрөө шийднэ гэж хэлэхэд Тико гоо сайханч болохыг хүсдэг гэдгээ хэлсэн ч тэр түүнийг үл тоодог. Хизээ буцаж ирэхэж хэлэлгүй гэрээсээ гарч яв. Маргааш нь л гэхэд Нозакиг сургуультай ирж байгааг хараад бүгд гайхдаг. Айба түүнд өөрийгөө хүчлэн сургуультай ирэх хэрэггүй гэж хэллээ. Анги дотор тэрээр хоёр охиноос ямар нэг зүйлийн талаар асуухад тэр хоёр ангийн үдээр гарч гүйлээ. Тачбана болон хоёр охин Нозакинаар өмнө нь дээрлэгдэг байсан нөхрүүгээ алхацгааж байна. Хоёр охин Тачбанаг болиулахыг оролдсон ч тэр Нозакиг зүгээр хатгаж нүхэн дунгав. Тэд гэрт нь гал тавьсан тухайгаач Тачбана дурслаа. Тачбана Нозаки руу хутаг гарган дайрахад Нозаки төмөр турбагаар сүргүүлэн цохлоо. Ингээд Нозаки Тачбанаг үхтэл нь балдлаа. Шангаа хүрт муу үлгч минь. Нөгөө хоёр охин зүгтхийг хичээж Нозакиас уучлалт гуйсан ч тэр тэднийг өршөөлгүйгээр эцэст нь хөнөөдөг. Үхэхээсээ өмнө тэдний нэг нь гал тавих төлөвлөгөө нь бүхэлдээ Кугагийн санаа байсан гэж дурдсан байдаг. Маргааш нь сургууль дээр 3 охин ирээгүүд Куга болон өөр 2 банд санаа зовж байлаа. Цаашлаад сургуулийн гадаа цагдаа нар ирснийг хараад сандарч Куга маш хүйтэн байгаа болохоор гэртээ харьлаа гэж хэллээ. Буцах замдаа тэрээр Нозакитай тааралдаж түүнийг дахин дээрлэхийг оролдоно. Түүнийг түлхэх үед охин Кугаг хутгалчихв. Ам тэмцэн зүгтсэн ч уулын налуу руу унаж хүнд бэрцсэн байлаа. Иймээс Нозаки түүнийг тэсгэм хүдэнд хөлдөж өхүүлэхээр ганцааран нь орхижээ. Маргааш болж өвөө нь Нозакид их хэмжээний цас орсны улмаас сургууль амарсан байгаа тул өнөөдөр амарч болно гэж хэлв. Энэ хооронд Айба Нозакитай уулзахаар ирдэг. Өвөө нь Нозаки болон түүний дүү Шуко хоёрыг сургуулаа төгсгөр нь Токио руу буцаах гэж байгаа тухайга дурсдаг. Мөн тэрээр Айбагаас тэднийг асарч хамгаалахыг хүсдэг. Румигийн гэр рүү 2 хүү уцтаж Куга болон 3 охин сургаггүй алга болсныг мэдэгдэж. Мөн тэрээр Нозаки бүгдийг нь алсан бөгөөд дараагийнх нь чи байж магадгүй гэж нэмж хэлв. Тэрээр маргааш Нозаки тэднийг алхахаас өмнө бид өрсөн хөдөлж Нозакиг дуусгана гэж хэлв. Маргааш өглөө нь Нозаки ганцаараа ой дундуур салхилж илгэний навчид цэцгийг бишрэн зогсов. Тэр хоёр залуугийн дайралтанд өртлөө. Тэд Нозакиг дутуу үнэлээд түүнийг агнаж охиноос салахаар шийджээ. Икео түүн рүү дайрч газарт унгав. Икео охинд чи надад маш их таалагддаг гэж хэлээд өмсгийг оролдоход Нозаки түүнд муу хөгийн амтан гэж хэлв. Түүнийг хүчээр өмсөх гэж оролдоход гинэт Нозаки байх гаргаж ирэн дайрлаа. Өөр нэг хүү алсаас Нозаки руу ном сумаар онлон харавсан ч Икеогийн толгойг нэвт харуулж түүнийг аллаа. Тэр Нозаки руу хашгиран дайрахад охин түүнийг хутгалж бас ална. Дараагийн дүр зураг дээр бид сургуулийн 3 охины эцэг их алга болсон охтын талаар цагдаад гомдол гаргахаар бүгд цугларчээ. Маргааш нь Айба Нозаки дээр ирж тэр хоёр гадуур зугаална. Тэд Айбагийн эргэн тойрон цасаар хучигдахад хот сайхан харагдах болно гэж өмнө нь хэлж байсан тэр газарт хүрв. Тэд анхны удаа өмсөлцөж байгаа бөгөөд Айба түүнийг хамгаалахаа амлав. Айба гэртээ ирээд имээдээ цаашдаа Токиод суралцах хүсэлтэй байгаагаа хэлээд асран хамгаалах найдах хөнгөө болохоор Нозакитай хамт амьдрах хүсэлтэй байгаагаа хэлв. Дараа нь Руми өмнө нь Нозакиг дээрлэгдэг байсан нөхөн дээр ирж байгаагаар гарна. Тэрээр 3 охины цогцос тэнд байгаа эсхийг шалгахаар нөхрөө гулсан буулаа. Тэр цогцос байгааг хараад маш их айж Тико руу уцтаж энэ бүхний талаар мэдэгдэхийг оролдоно. Гэсэн хэдий ч Тико түүний дуудлагад хариу өгсөнгүй. Руми дээрлэхүүлж байх үедээ тэрээр Нозакиг алахыг хүсэж байгаагаа өмнө нь хэлж байсан удаатай. Тэр Нозакигийн байшинд бүхэлд нь бензин асгаж шатаах гэж байгаа тухай өнгөрсөн үеийнхэн дүрслэл гарах болно. Руми Нозакигийн гэр рүү 1 галлон бензин авч яваа нь харагдаж байна.
Тико гэртээ харихыг илүүд үзэж нөгөө хэд нь үргэлжлүүлэхээр үлджээ. Дараагийн дүр зураг дээр бид Ноцакийн гэрт Тиког ирж байгааг харж байна. Гэрт нь хинч байгаагүй болохоор тэрээр буцаж явлаа. Буцах замдаа тэр Ноцакийг анзаарч зогсоод түүнтэй уулзав. Тэрээр Румигийн өгсөн хөгжмийн CD-г буцааж өгөөд шүнжин сонсноо дурсав. Тэд өмнөх нөхөрлөлийнхөө тухай эргэн дурслаа. Тэд эртнээс хамгийн сайн найзууд байсан бөгөөд Ноцаки Айбатай дотносож эхлэхэд тэдний нөхөрлөлд нөлөөлсөн байна. Тико гэртээ харихаасаа өмнө өөрт нь хийсэн бүх зүйлдээ харамсаж Ноцакигаас уучлалтгүй байна. Тико гэртээ харих замд нь Руми хутга баринд дайрлаа. Руми Тикогийн хөлийг гэмтэж түүний өвдөлтөөсөө болоод хашгирч байгаад Руми багталтай байлаа. Дараа нь тэр түүнийг алах гэж дайран очсон ч Тико түүнийг өшөглөн унаглаа. Тико Румигийн нүрийг зүсэж чадсан ч эцэст нь Руми Тикогийн цээжин тус газарт хутгалж улмаар цуглаа. Дараагийн үзэгдэлд Айба Ноцаки руу уцтаж Токиод түүнтэй нэгдэж хоёулаа хамт амьдрах боломжтой гэдгээ мэдэгдэв. Ноцаки Токио руу явахгүй, эндээ үлдэхэн дээр гэж хариулав. Үүний дараа Айбагийн гар баг зэрэг цус болсон байгааг харах болно. Мөн Ноцаки түүнээс татгалзахыг сонсоод маш их ууралсан байлаа. Тэр утсаа тас цохиж хүнд бэртсэн эмээ рүүгээ очив. Айба Ноцакитай хамт байхын тулд эмээ рүүгээ дайрч гэмтээсэн нь энэ ажээ. Мөн тэрээр аав ээжигээ ч хөнөөс нь тогтооглоо. Айбаг баг байхад аав нь хүчирхийлдэг байсан нь ил болно. Дараа нь тэр санаатаагаар эмээгээ өхүүлэхээр шалан дээр орхидог. Румигийн гэрт тэр ээж нь түүнээс юу болсныг асуухад тэр хаалгаа нэвт хутгалж өөртөө нийлдэг сайхан харьцахгүй байхыг гуйдаг. Энэ хооронд сургаггүй болсон сурагчдын эцэг эхчүүд сургууль дээр цугларч хүүхдүүдийнхээ яасан нийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байлаа. Хатагтай Минамиг ирэхэд эцгийнх нь түүнийг доромжилж эхлэв. Минами урандаа тесэрч түүнийг өдөр бүр дээрлэхэж байсныг илчилж дахин бөөлжиж эхлэв. Тэрээр зам дээр халтарч унан цас бодлагч машин руу орж тэр даруйдаа ухдаг. Эмнэлэгт Руми Шуког шатаах санаа агуулж байв. Ноцаки цагтаа ирж түүн рүү дайрна. Руми ихчийнх нь нүдэн дээр юу гэж дүүг нь алах гэж байх вдэ, тийм биздэй гэж хэлэхэд Ноцаки түүнийг орхиж Руми зүхтов. Ноцаки Айбатай ярилцаж байх хооронд сувлагчгүй нэрж өвөн хүнд бэртэж эмнэлэгт байгаа тухай мэдэгдлээ. Ноцаки Айбаг сэжиглэж түүний гарыг шалгахаар яаран гүйж цуснд будагдсан байхыг олж харлаа. Тэр шархан өмнөх шөнө эмээгээ ятгах гэж оролдоход эмээ нь эсэргүүцснээс болж гэмтээснээс үүссэн гэж хариуллаа. Руми ирж бусад хүүхдүүд Ноцакийн гэрт хэрхэн гал тавьснаа илчилж ээжийг нь гэрийнх нь гадаа амьдаар нь шатаасан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Руми галын үнэрт шарсан бах үнэртэж байсан гэв. Тэрээр Ноцакийн аав гэр бүлээ хамгаалж тэднийг зогсоохыг оролцсон ч өөр нэг хүү хөлөнд нь харуулсан тухай өгүүлдэг. Руми аав болон Шукогийн дээр бензин асгаж галдан шатаажээ. Муа тийм чинь би чамайг заавал алах болно доо. Уурсан Ноцаки Руми руу дайрахад Румид гидс рүүгээ гүн хотголууллаа. Айба Руми руу хэрцгийгээр булангасан дайрах үедээ санамсаргүйгээр цүнхээ Ноцаки руу шидэв. Цүнхнээс нь Ноцаки дүүг нь аврахаасаа өмнө Айбагийн авсан аав дүү хоёрын нь шатаж буй зураг гарч ирэв. Уурсан Ноцаки тайлбар хийхийг шаардав. Айба энэ зургийг сонирхлынхаа үүднээс л авсан гэж тайлбарллаа. Ноцаки гидснээсээ хутгаа суулж аваад Айба руу дайрахад тэр хариуд нь түүний нүүр рүү цохлоо. Дараа нь тэр зургийн аппаратаа аваад шархацсан царайныхын зургийг авах боловч цэцэглэж буй илгэний навчис анхаарлыг нь сарниулна. Ноцакигаас түүнтэй хамт үлдэхээ амлах эсвэл хүйдэнд хөлдөж өгөх хоёрын аль нэгийг сонгохыг шаардаж цэцэгсийн зургийг авч эхлэв. Энэ мөчийг ашиглан Ноцаки өмнөх хохирогчийнхоо ном сумыг авч үлдсэн байжээ. Айбагийн камер руу харуулж нүдийг нь нэвт буудаж халлаа. Тэр гэрлүүгээ явах гэж оролдсон боловч дүүгийнхээ өгсөн зүйлтнээс зуран бэртлээсээ болон өнөө. Төгсгөлийн хэсэгт Тико төгсөлтийн гэрчлэгээгээ хүлээн авав. Тэр ангидаа орж ирээд Ноцакитай нөхөрлөж байсан тухайгаа дурсаж, тэд нэгэн цагт хичнээн дотн байсныг эргэн дурсаж ярьлаа. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаоцай.